Сайн мэцхан уу энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн видеогоор бид ясны сэргэжилт буюу osteoporosis-ийн талаар ярив. За энэ өвчин ихэвчлэн чимээгүй явагддаг. За өвдөлт өгөхгүй, шууд мэддэхгүй. Гэхдээ нэг өдөр унах, хальт гიშгэх, эсвэл багахан гэмтлийн дараа бугуй, нуруу, ташаа хугарахад илэрч байдаг. За Харвардын их сургуулийн нийтлэлд мэдээлснээр ясны сэргэжилтийн үед яс нэмгэн хэврэг болж хугарах эрсдэл нэмэгддэг байна. За хамгийн их өртдөг хэсгүүд маань за бугуй, ташаа, нуруу юм байна. За ясны сэргэжилт гэж юу вэ? За бидний яс амьд эд те яс байнга шинжлэгдэж байдаг. За хуучин яс задарч шинэ яс үүсдэг. Үүнийг ясны шинжлэгдэх үйл явц гэж нэрлэдэг байна. За гэхдээ нас ахих тусам ясны задрал шинэ яс үүсгэхээсээ илүү хурдан болдог байна. За ингэснээр ясны нягт багасж за яс хэврэг болдог байна. За энэ нь ялангуяа цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог байна. За учир нь цэвэршилтийн дараа эстроген даавар буурч за яс хамгаалах нөлөө багасдаг байна. За Харвардын их сургуулийн нийтлэлд ясны сэргэжилт эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү тохиолддог бөгөөд цэвэршилттэй холбоотой эстроген бууралт гол шалтгаануудын нэг гэж тайлбарласан байна. За ясны сэргэжилтийн гол шалтгаануудыг ярив. Ясны сэргэжилтийн хамгийн түгээмэл эрсдэлт хүчин зүйл бол насжилт юм байна. За гэхдээ зөвхөн өндөр настай хүмүүс тохиолддог гэсэн үг биш. Дараах хүчин зүйлсүүд эрсдлийг нэмэгдүүлдэг байна. За нэгдүгээр кальц болон Д амин дэм дутагдах. За кальц бол ясны үндсэн эрдэс, харин Д амин дэм бол кальцийг бид шимэхэд тусалдаг байна. За хоёрдугаарт хөдөлгөөний дутагдал. За ял ачаалал авч байж бэхждэг, алхах, шатаар өгсөх, хүчний дасгал хийх зэрэг хөдөлгөөн ясанд бие хүчтэй байх ёстой гэсэн дохио өгдөг байна. За гуравдугаарт нь тамхи татах, арх хэтрүүлэн хэрэглэх нь за ясны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. За дөрөвдүгээрт гэр бүлийн төв. Хэрв ээж, аав, ах дүү нар тань ясны сэргэжилттэй эсвэл ташаа хуурж байсан бол таны эрсдэл нэмэгддэг байна. За тавдугаарт нь зарим өвчин нөлөөлдөг байна. За тухайлбал бөөр, элэг, гэдэс, за ходоодны архаг өвчин, бамбаан булчирхайн хит идэвхжил, за чихрийн шижин, за хоол тэжээлийн дутагдал зэрэг нь ясны алдагдлыг нэмэгдүүлдэг байна. За 6 дугаарт нь зарим эмийг удаан хугацаанд хэрэглэх юм бол бас нөлөөлдөг байна. За ясны сэргэжилтийг онцлох хамгийн түгээмэл найдвартай арга бол ясны нягт хэмжих шинжилгээ юм байна. За энэ шинжилгээ өвдөлтгүй ойролцоогоор 10-аас 15 минут үргэлжилдэг. За бага хэмжээний цацраг ашигладаг гэж Харвардын их сургууль тайлбарсан байна. За ясны сэргэжилтийн эмчилгээ нь хүний нас, ясны нягт, за хугарах эрсдэл, хавсарсан өвчин, хэрэглэж буй эм зэргээс хамаардаг байна. За заавал эмчтэйгээ зөвлөх шаардлагатай гэж тэзүүлсэн байна. За мөн Харвардын их сургуулийн мэдээснээр бифосфонид төрлийн эмүүд бас ясны сэргэжилтийн үед эхний сонголтын эмчилгээнд ордог байна. За эдгээр нь ясны алдагдлыг удаашруулж, за ясны нягтралыг бага хэмжээгээр нэмэгдүүлдэг гэж хэлсэн байна. За гэхдээ эмийг өөрөө мэдээж дур мэдэн эхлүүлж болохгүй. За зарим эмийг өөх тусгай заавартай байдаг байна. За ясны эрүүл мэндэд кальц болон Д амин дэм маш чухал. За Харвардын нэг нийтлэлд кальцаар баялаг хүнснүүдийн талаар дурдсан байна. За үүнд сүв, тараг, бяслаг орсон байна. За мөн навчит ногоонууд, кейл, брокколи зэрэг нь орсон байна. За мөн хүмүүсийн тэр бүр мэддэггүй кальцаар баялаг хүнснүүд байна. Тухайлбал хатаасан инжир, за 2 ширхэг инжир ойролцоогоор 65 мг кальц агуулдаг байна. За мөн лаазалсан яргаа загас, за ялангуяа жижиг зөөлөн ястайгаа байдаг тул за 3 унц буюу ойролцоогоор 85 г урцанд 180 мг кальц өгдөг байна. За мөн кальцаар баяжуулсан ургамлын сүүнүүд ордог байна. За тэд нь нэг аяганда 350-аас 400 мг-ийн кальцийг агуулдаг байна. За гэхдээ шошгыг нь уншаарай, сахар нэмсэн эсхийг нь шалгах хэрэгтэй шүү. За
тофу буюу одоо дупу бас мөн кальцтэй. За 4 унц одоо сервингд 430 мг одоо кальц агуулдаг байна. За мөн хатаасан чавг нь бас ясанд сайн байж болохыг одоо Харвардын их сургуулийн нийтлэлд одоо дурдсан байна. За судалгаагаар цэвэршилтэнд одоо явагдаад дуuсан эмэгтэйчүүд ер нь өдөртөө 5-6 ширхэг хатаасан чавг идээд за тэдний ташааны ясанд нягтршилд нөлөөсөн гэж дурдсан байна. За өдөрт хэр хэмжээний кальц, Д амин дэм хэрэгтэй байна. За Харвардын одоо нийтлэлд дурдсанаар за дараах зөвлөгөөг өгсөн байна. 50 болон түүнээс доош насны эмэгтэйчүүд өдөрт 1000 мг кальц, за 51 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүд өдөртөө 1200 мг кальц уух хэрэгтэй гэсэн байна. Д амин дэмийн хувьд 70-аас доош насны хүмүүс өдөртөө за 600 единиц буюу за 15 микрограммыг хэрэглэх юм байна. За 71-ээс дээш насны улсууд болох дээр 800 единиц буюу 20 микрограмм хэрэгтэй гэж дурдсан байна. За кальц, Д амин дэмийн нэмэлт бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэх нь бөөрийн чулуу үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг гэж хэлсэн байна. За тиймээс эхлээд хоол хүнсээр авахыг хичээж за нэмэлт хэрэглэхээр бол эмчтэйгээ зөвлөх нь хэрэгтэй байх нь шүү. За ясанд хамгийн хэрэгтэй дасгал бол жин даах хөдөлгөөн юм байна. За тухайлбал алхах, шатаар өгсөх, бүжиглэх, за хөнгөн хүчний дасгал хийх. За биеийн жингээр сквот хийх, за wall push up гэж ярьдаг шүү дээ, тэр дасгалуудыг хийх хэрэгтэй байх нэ. За Харвардын их сургуулийн нийтлэлд дасгал нь одоо ясанд ачаалал өгч кальцийг ясанд хоримтлуулахад туслаад за яс үүсгэгч эсийн идэвхийг нэмэгдүүлдэг гэж тайлбарлсан байна. За мөн тэнцвэрийн дасгал чухал гэсэн байна. За тайчи, йога болон сунгалтын дасгалууд нь унах бэрслийг багасгадаг гинэ. За гэхдээ өндөр настай эсвэл ясны сэргэжилтийн эрсдэлтэй хүмүүс өндөр өсрэлт, хүчтэй дөрвөлттэй дасгалыг болгоомжтой хийх хэрэгтэй гэсэн байна. За урьдчилан сэргийлэхийн тулд хүн өөрөө юу хийж болох вэ? За нэгдүгürt нь кальц болон Д амин дэмээ хангалттай авах. За хоёрдугаарт тогтмол хөдөлгөөн хийх. За ялангуяа алхах, шатаар өгсөх, хөнгөн хүчний дасгал хийх, тэнцвэрийн дасгал хийх. За гуравдугаарт тамхи татахгүй байх. За дөрөвдүгээрт архийг хэтрүүлэхгүй байх. За тавдугаарт унах эрсдлээ багасгах. За 6-дугаарт нь эрсдэлтэй болвол ясны нягтын шинжилгээ өгөх хэрэгтэй. За Харвардын нийтлэлд эмэгтэйчүүд ялангуяа 65 наснаас дээш, за эрэгтэйчүүд 70 наснаас дээшгээ энэ шинжилгээг хийлгэхийг зөвлөсөн байна. За мөн 50-аас дээш наснда хугаралттай байсан, за эсвэл ясны алдагдaltaй холбоотой өвчин, эм хэрэглэдэг хүмүүс эрт шинжилгээ өгөх хэрэгтэй гэж дурдсан байна. За ингээд дүгнэлт хэлэх юм бол ясны сэргэжилт бол нэг өдөр гэв гинтхэн өвддөг юм өвчин биш юм байна. Харин олон жил чимээгүй явж за одоо яс хэврэг болсны дараа хугарал хэлбэрээр илэрдэг бахнэ. За тиймээс хамгийн сайн хамгаалалт бол эрт мэдэх, зөв хооллох, за тогтмол хөдөлгөөн хийх, тамхинаас архинаас зайлсхийх, за шаардлагатай үед энэ шинжилгээ өгөөд эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй юм байна. За өнөөдрөөс эхлээд өдөр бүр алхах, кальцаар баялаг хүнс идэх, Д амин дэмдээ анхаарах, за унах эрсдлээ багасгах зэрэг жижиг алхмуудыг та өдөртөө хийгээд байх юм бол за одоо таны ирээдүйн ясанд том хөрөнгө оруулалт болох нэ. За хэрвээ танд энэ видео таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. За мөн гэр бүлийнхэндээ ялангуяа ээж аав, эмээ өвгөөдөө энэхүү видеог хуваалцаарай. За анхаарал тавьсанд баярлалаа. За эрүүл яс, эрүүл мэндийн үндэс дараагийн видеогоор уулзцаая. Баяртай.